хөтөлбөр үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2024 онд шинээр дэвссэн хиймэл зөвлөгний улмаас Монгол улсын их баяр наадмын үеэр 28 бүх халтарч 4 бүх бэртжээ. Тухайн хиймэл зөвлөгөө нь бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн гадна талбайн тохиолдолд зориулагдсан болохыг албаныхан хэлж байгаа юм. За гэвч хиймэл зөвлөгөөг солихгүй бол эрсдэлтэй төдийгүй хурц үнэр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөхчүүдийн төлөөлөл ярьлаа. За энэ бол төв цэнгэлдэх хүрээлэн дотор байгаа хиймэл зүйлгийн доор 8-9 см-ийн зузаантай бетон бол байгаа юм байна. За бөхчүүдийн зүгээс бол энэ хиймэл зүйлгэн дээр биш, тарьсан байгалийн зүйлгэн дээр барилдъя гэдэг ийм байр суурийг бол илэрхийлж байна. Харин албаныхны зүгээс 5 дугаар сарын 9-өөс эхлээд 6 дугаар сарын 14-ний дуустал арга хэмжээтэй учраас байгалийн зүйлэг тарих нь бол их эрсдэлтэй гэдэг ийм байр суурийг хэлж байгаа юм. Яг халтарч унаагүй гэсэн хальтраа тэнцвэр алдсан тохиолдолд бас хит гарсан. Тэгээд тэгэнгүүт би цэгнээд ерөөсөө яаж энэ дээр өрсөлдөгч байгаа барилдах вэ гэдгээс илүүтэйгээр яаж энэ дээр хальтрахгүй байх вэ гэдэг баг бодол хамгийн түрүүнд толгойд оршдог. Байгалийн зүйлэг бол ер нь бас зүгээр л дээ. Тэгтэл яг буруу ороход юм шүү. Тодорхой хэмжээний бас хальтргаа үүсчил байдаг. Тодорхой хэмжээний шүү. Гэхдээ арайч өнгөрсөн жилийн хэмжээний бол тийм хальтргаа үүсэхгүй. Байгаль ч өөр усаа бас тодорхой хэмжээ шингээж байгаа шүү. Би ч гэсэн өөрөө хальтарч унсан шүү. Шөгийн дөрвөн барилдаан дээр та нар анзаарсан бол би одоо бүрэн төгс аваргын малгайг авахтаа араас нь ухс хийгээд яг ард нь сөгөрч унаад одоо аваргын малгайтай хамт газар унсан шүү. За энэ бол ингээд дарахад бол юу гэдэг ингээд зөөлөн байгаа. Энд л одоо манай хуурдсан л баггүй да. Нэг нөгөө хэлэхэд бол ингээд дарахад сайхан хөршиг зөөлөн байгаад байдаг. Гэтэл технологийн нөгөө рабер гэдэг прошонк нь тэр нь байхгүйгээд энэ одоо тавигдсан юу бол угаасаа энэ прошонк цацах юм зориултгүй юм талбай. За энд ингээд ус ингээд тогтлоо. Энэ нь усыг одоо шингээх процесс нь удаан. Тийм учраас нөгөө усаа шингэтлийг хүлээж явах оронд тэр нойтон усан дээр бөхчүүд нь хальтраад явцсан. Гүйцэтгэгч алдаа гаргасан гэдэг. Тэгэхээр ийм алдааг л дахиж гаргахгүй байх хэрэгтэй. Энэ доотлогын хүмүүсийг маань шахаж ажиллах хэрэгтэй. Гүйцэтгэгч компаниас шахаж ажиллах хэрэгтэй. Энэ бол бас тоглоом биш зүйл юм байна. Монголын үндэсний бүхий холбоо болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа бусад талууд ярилцсны эцэст хиймэл зүйлгийг шинэ технологи ашиглан засаж сайжруулахар боллоо. Ингэхдээ бусад газрын халтардаггүй хиймэл зүйлгэн дээр бөхчүүдийг барилдуулан туршиж цэнгэлдэхийн хиймэл зүйлгийг наадмаас өмнө халтрахгүй болгон гэлээ. За мөн хиймэл зүйлгний дор зориултын бос жиргэвч хийсэн асуудлыг нийслэлд танилцуулж хариуцлага тооцоолно гэдгээ албаныхан онцлолоо. Яг энэ талбай дээр бас одоо хиймэл бороо тавьж байгаа тийм үү тийм ээ өдөр судраа тохирж байгаа энэ наадмын бас энэ жилийн энэ нээл таалтыг хариуцж байгаа тухайн тэр компаниас уян хата хандна байх гэж бодож байна. За тэр компанидаас зөвшөлтөж жагаад энэ наадмынхаа бас тестийг бас энэ талбай дээр бөхчүүдтэйгээ хийя. Энэ шүүмжлэлээс гадна бүхий засварын хувцас солих өрөө дэлгэцийн асуудалч хөндөгдсөн юм. За цаашлаад жилдээ ганц болдог улсын их баяр наадмаар бөхчүүд улсын цол авах, цолоо батлах, ахиулах гэдэг олон жилийн хөдөлмөр байдаг. Тэгвэл халтардаг эрүүл мэндэд хортой хиймэл зөвлөгөөний асуудлыг шийдэхэд 3 сар гаруй хугацаа үлдээд байна.